Лондоны хамгийн чинээлэг нэр хүндтэй гудамжны нэгэнд үүр цайж, нарны анхны туяа олон 10 сая фунтын үнэтэй тансаг хаусны цонхыг тусах үед мөрдөгч Алексей Мастрос байрлалаа эзлэв. Тэрээр интернетийн түүхэн дэх хамгийн нууцлаг бараг сүнс мэд амьдарсан нэгэн эрхмийг ангуучилж байлаа. Марк Зукерберг Конгрессийн өмнө байцагдж, Илон Маск үйлдэл бүрээрээ дэлхийн хэвлэлийн гарчиг болж байхад тэрхүү сүүдрийн эзэн цахим орчинд өөрийн оршин тогтнолын ямар ч уул мөрийг үлдээлгүй хөшгөний ард бүгэж чаджээ. Түүний нэрийг Google-ээс хайвал ямар ч илэрч олддгүй байв. Тэр бол дэлхийн насанд хүрэгчдийн салбарыг удирддаг, далд удирдах амлалт авсан P-Hub болон түүний толгой компани болох MindGeek-ийн эзэн Бернард Бергман байлаа. Бергмарын удирдах байсан эзэнт гүрэн зөвхөн P-Hub-аар хязгаарлагдахгүй Red Tube, Reality Kings, Brazzers зэрэг салбарын хамгийн том насанд хүрэгчдийн кино сайтуудыг бүхэлд нь хяндаг байв. Тус сүлжээ сайтууд сард 3.5 тэрбум хандлт авдаг нь Amazon болон Netflix-ээс ч илүү холд авсан үзүүлэлт байлаа. Гэвч энэхүү асар их ашиг орлого тэрбумаар тоологдох хөрөнгөний цаана эрчүүдийн төрөлхийн сул тал цахим донтолтыг өдөөж түүгээр нь бизнес хийх нарийн зохион байгуулалтаа механизм ажиллаж байв. MindGeek нь хэрэглэгчдийн зан төлөвт суурилсан дата анализыг ашиглахдаа Netflix-ээс ч илүү нарийн алгоритм хэрэглэж хүмүүсийг дэлгэцийн өмнө улам бүр донтуулах контентуудыг нийлүүлдэг байжээ. Хамгийн аимшигтай нь энэхүү донтолтын бизнесийг тэжээхийн тулд тэд бусдын амьдралыг сүрүүлэхээс буцсангүй. 2020 онд New York Times саний сэтгүүлч Николас Кристофийн хэлжсэнээр тус платформ дээр ухаангүй бие хамгаалах чадваргүй эмэгтэйчүүдийг хүчирхийлж буй бичлэгүүд, насанд хүрээгүй охтыг хуурч албатан авсан садар самун дүрс бичлэгүүд, эзнийхэн зөвшөөрлгүйгээр цацагдсан бусдын нэр төрийг гутаасан контентууд асар ихээр байршиж байв. Хохирогч охид бичлэгээ устгуулахыг шаардан уйлан гуйж, ээжийнхээ нэрээр хуурамч хаяг нээж сахим шуудан илгээж байхад тус компани татаж авах даунлоад товчлуурыг зориудаар байршуулж хүний амьдралын хамгийн хар бараа эмгэнэлийг интернетэд мөнхлөн түүнээс нь саяар ашиг олж байжээ. Тэдний хувьд хүмүүсийн донтолт бэлгийн дарамт хүчирхийлэл бол ердөө л жилийн 500 сая Америк долларын ашиг авчирдаг хэрэгсэл байсан юм. Энэхүү бохор бизнесийг хууль ёсны мэт харагдуулахын тулд насанд хүрэгчдийн салбарын Марк Зукерберг гэгдэх программист Фабиан Тилман анх замын эхлэлийг тавьж, Goldman Sachs, JP Morgan зэрэг дэлхийн санхүүгийн авраг корпорациудын хуучин банкируудаас 362 сая долларын хөрөнгө оруулалт татаж байжээ. Дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын сан хүртэл асар өндөр ашигын төлөө энэхүү салбарт хөрөнгө оруулж байсан нь харамсалтай. Бернард Бергман энэхүү системийг өөрийн болгож авахдаа татвараас зайлсхийх, олон улсын офшор бүсүүдэд компаниудаа хуваан бүртгүүлэх замаар мөнгөний урсгалыг хянах боломжгүй болгосон байна. Тэд нийгмийн хараанаас нуугдаж, эрчүүдийн сэтгэл зүйн харанхуй талыг ашиглан хөлжихийг хүссэн чинэлэг илүүдүүдийн хувьд төгс хаалгавч сүйдрвч болж өгчээ. Мөрдөгч Алексей Мастрос харшийн үүдэнд гарч ирсэн Бергманыг чиглэн ноён Бергман би танаас MindGeek-ийн устгасан амьдралууд болон ноцтой буруутгалуудын талаар хэд хэдэн асуулт тавьж болох уу гэхэд тэр тэрбумтны нүүрэнд айдас уур хилэн зэрэгцэн тодров. Бусдын хамгийн нууц эмзэг мөчүүдэд дэлхий дахинд дэлгэж түүгээр нь бизнес хийсэн хүн өөрийнх нь хувийн орон зайд хүн нэвтрхийг твчиж чадсангүй. Тэрээр нэг ч үг хэлэлгүй сүйдэрлүүгээ буцан алхажээ. Энэхүү сэтгэл зүйн тэмцэл олон нийтийн шахалтаар 2020 оны сүүлчээр Visa, Mastercard зэрэг төлбөрийн системүүд тус сайттай хамтын ажиллагаагаа тасалж P-Hub түүхэндээ хамгийн том устгалыг хийн 10 сая гаруй хууль бус бичлэгийг устгахаас өөр аргагүй болсон юм. 2023 онд компани удирдлагууд ичгүүртэйгээр огцорч MindGeek нэрээ A-Law болгон өөрчилж өөр хөрөнгө оруулагчдад зарагдсан билээ.
Бернард Бергман өнөөдөр хувийн болон хуулийн томоохон нэхэмжлүүдтэй нүүр тулж түүний эхнэр хүртэл хэвлэлээр дамжуулан энэхүү бохир салбараас холбоогоо таслахыг шаардаж байна. Гэвч брэнд нэрээс олж эцэст нь өөрчлөгдсөн ч гэсэн Монреаль дахь тэнгэр багандсан байрлал дотор ирчүүдийг донтуулж мэлгийн мүлжлөхөөр мөнгө хийдэг тэрхүү авраг машин ажилласаар л байна. Өнөөдөр ч гэсэн 300 гаруй хохирогч эмэгтэйчүүд тус компани эсрэг шүүхэд тэмцэж мафийн бүлэглэлийг дарахад ашигладаг хуулиар тэднийг шийдэхийг шаардаж байна. Бернард Бергман бол энэхүү авраг босромог системийн зөвхөн ил гарсан нэг л нүүр царай юм. Хөшөөний цаана хүмүүсийн цахим донтлол сэтгэл зүйн сул тал дээр нөрөөлөн тэр бомбаар ашиг олж хизээч нэр нь ил гарахгүй. Үлдэхийг хүсэж буй олон арван үл үзэгдэгч хаад байсаар байна. Хүн төрөлхтний донтолт дээр тогтсон энэхүү харанхуй эзэнт гүрнийг нураах эрх зүйн цохилт дөнгөж эхэлж байна. За энэ зөвхөн унтлагын өрөөний асуудал биш. Энэ бол тархины шагналын системийн асуудал юм. Өдөр бүр хэд их өдөөлт авч тассан тархи энгийн амьдралын баяр баясгалыг баг багаар мэдрэхэ болж эхэлдэг. Жирийн халамж, бодит хүн, бодит амьдрал бүгд аажмаар сонирхолгүй мэт санагдаж эхэлдэг. Зарим эрчүүдийн хувьд энэ нь ганцаардал болж хувирдаг. Заримын хувьд энэ бол харилцааны сүрэл юм. Заримын хувьд өөртөө итгэх итгэлийн уналт. Хамгийн эмгэнэлтэй нь олон хүн асуудлаа ойлгох үед хэдэн жилээ аль хэдийн алдсан байдаг. Тэд мөнгө алдсан байдаг, цаг хугацаа алдсан байдаг, боломжууд алдсан байдаг. Зарим нь бүр хайртай хүнээ алдсан байдаг юм. Өнөөдрийн залуу эрчүүдийн өмнө урд өмнө байгаагүй нэг сорилт бий. Өмнөх үеийнхэн донтолтыг хайж олдог байсан. Харин одоо донтолт хүмүүсийг өөрөө хайж олдог болсон. Алгоритмууд, хиймэл оюун ухаан, төгсгөлгүй скролл, хязгааргүй видео, тархины хамгийн сул цэгийг онилсон системүүд. Гэхдээ энэ түүхийн төгсгөл нь харанхуй байх алба байхгүй. Яагад гэвэл олон судалгаа болон сэргэлтийн хөтөлбөрүүд нэг зүйлийг дахин харуулдаг. Тархи өөрийгөө сэргээх чадвартай. Хүн өөрчлөгдөх чадвартай. Донтолт бол мөнхийн ял биш. Өнөөдөр энэ мөчид дэлхийд даяар мянган эрчүүд энэ мөчлөгөөс гарч байна. Тэд дахин төвлөрч сурч байна. Дахин хайрлаж сурч байна. Дахин мөрөөдөлтөй болж, дахин амьдралдаа эзэн болоод. Учир нь жинхэнэ хүч гэдэг хүссэн бүхнээ авах чадвар биш. Харин өөрийгөө удирдах чадвар юм. Эцсийн асуулт бол Бернард Бергмангийн тухай биш. Майнд гэхийн тухайч биш. P-Hub-ийн тухайч биш. Асуулт бол чиний амьдралын тухай, чиний ирээдүйн тухай, чиний гэр бүлтэй болох боломжуудын тухай юм. Чиний хүүхдүүдийн тухай, чиний нэр төрийн тухай. Чи алгоритмын бүтээгдэхүүн болох уу, эсвэл өөрийн хувь тавилангийнхаа эзэн болох уу? Энэ сонголтыг хийх ганцхан хүн бол тэр хүн бол чи өөрөө юм.